Сайн байцгаана уу. За өнөөдрийн сэдвээр дахиад одоо Японд байдаг нэгэн сонир мэргэжлийн тухай ярихаар боллоо. За энэ нь болохоор одоо тийм хостес эмэгтэйн тухай ярих болно. За уг бичлэгийг бол одоо яг энэ миний авсан их сурвалж бол YouTube 4 жилийн өмнө одоо оруулсан. Тийм ярилцлага байгаа. За мэдээж одоо сэтгүүлч тухайн хостес эмэгтэйгээс одоо асуулт асууна. За эмэгтэй мань ингээ хариулаад явж байгаа. Иймэрхүү харилцан яриаг орчуулсан. За Японы номер 1 хостес эмэгтэй гэдэг. За энэ хостес гэдэг үгийг би тайлбарлая. Яг монголоор бол орчуулахаар ерөөсөө эзэгтэй гэсэн утгатай гарч ирээд байлээ. За яг энэ нь одоо яг ямар утгатай юм бэ? Ямар ажил юм бэ гэдгийг та бүхэнд тайлбарлах юм бол за хостес гэдэг үг нь ихэвчлэн нийгмийн болон мэргэжлийн орчинд зочдыг хүлээн авах. Эсвэл зочдыг одоо хөгжөөдөг эмэгтэйг хостес гэдэг. За жишээ нь зоогийн газрын хостес байж болно, үйл ажиллагааны хөтлөгч хостес байж болно. Зарим үед бол онгоцны үйлчлэгчийг бол хостес гэж нэрлэх нь бол үүд юм байна. За хостсуудын ерөнхий үүрэг бол юу вэ гэхээр зочдыг халуун дотноор одоо угтаж хүлээж авч тэдэнд тав тухтай орчныг бүрдүүлж зочдыг одоо хэрэгцээг ингээд хангахад зохицуулахад бол хостсын үүрэг орширт юм байна. За ингээд сэтгүүлч эмэгтэй маань бол одоо номер 1 хостсоос асуулт асуусан байна. За та өөрийгөө танилцуулаач. За намайг Куруми гэдэг би 28 настай одоо Лалалах баарны номер 1 одоо нэгт ордог тийм хостс эмэгтэй. Тэгээ Токиогийн Роппонги дүүрэгт байдаг Лалах баарнд одоо хостсоор ингээд би ажилладаг. Миний ажил бол үйлчлүүлэгчтэй цагийг сайхан өнгөрүүлж хамгийн сайн үйлчлэгийг одоо энэ Лалах баарнаас одоо авах боломжийг олгодог гэж хэлж болно гэж. За манай сонсогчид бол хостс гэх талаар мэдэхгүй байж болох юм аа. Та өөрийнхөө ажлын талаар танилцуулаад яг хостс гэдэг үг нь ямар утгатайг тайлбарлаж өгнө үү гэд Курумигаас сэтгүүлж асуусан. За Куруми бол хариулахдаа ерөнхийдөө бол манай баарны үйлчлүүлэгчид бол үзэсгэлэнт одоо охтуудтай эмэгтэйчүүдтэй те хамт ингээд ууж цагийг ингээд хөгжилтөө өнгөрүүлдэг гэхэд болно. Тэд энэ үйлчилгээнд бол одоо мөнгө төлдөг гэсэн байна. За hostess bar, hostess club гэдэг нь бол Японд айгүй их байд юм байна. За энэ хостсын үйлчилгээ бол Японд айгүй өндөр хөгжсөн газар юм билэ. За hostess bar болон hostess club-ын ялгааг та хэлж өгөхгүй юу гэж байна. За энэ ер нь өөр гэдэг юм байна л да. За hostess club гэдэг нь бол нэг эрэгтэй үйлчлүүлэгч олон одоо эмэгтэй хостсуудтай хамт ингээд хөгжилдөөд ууж сууж болдог гинэ. Харин hostess bar бол нэг эрэгтэй үйлчлүүлэгч зөвхөн одоо нэгэн одоо эмэгтэй хостстой хамт суугаад уугаад ингээд хөгжилддөг юм аа. Энүүгээрээ ялгаатай гэсэн. За Лалах бар бол одоо дээд зэрэглэлийн бар гэж би ойлгож байна. Та Лалах барны номер 1 хостс юм байна шүү дээ гэд сэтгүүлч асуусан. За тэгэхэд бол Куруми тийм ээ би бааранда одоо бүх ажилдаг юм хостсуудаас хамгийн их орлого оруулж чадсан учраас намайг юм номер 1 хостс болгосон юм аа. Би бол одоо энэ баарныхаа номер 1 хостс юм хтэй гэж хэлж байна. За Лалах баарнд дэр нь хичнээн одоо хостс эмэгтэйчүүд ажилдаг вэ гэдэг чинь. За нийт 80 орчим эмэгтэйчүүд бол ажилдаг. Өдөр бүр тогтмол одоо 50 орчим хостсууд бол баарнд одоо тогтмол ажилдаг. Манай Лалах баар бол анх одоо нэгдэхдээ 700 одоо охид эмэгтэйчүүдээс ингээд ярилцлага авч тэр 700 одоо эмэгтэйчүүдээс ингээд энэ баарнд ажиллах одоо тийм ээ энэ хостсуудыг сонгож авч ирсэн. Баарны хүний нөөцийн албаныхан бол ингээд Япон орон даяар яваад тийм ээ ингээд хотуудаар хөдөөгөөр хаасайгүй яваад тэгээ хостс болоход тохиромжтой эмэгтэйчүүдийг хайж олсон. Их сонин төвхтэй нэгдэжсэн шүү гэж байна. Тэгээд тийм байх нэ одоо баарны хүний нөөцийн албаныхын таныг ч гэсэн одоо тийм бас ингэж хайж олсон уу гэд сэтгүүлч асуусан. Тэгээд Курми бол тийм ээ намайг бас ингэж хайж олсон гэдэг чинь. Тэгээд таныг одоо хаанаас олж танд анх одоо энэ Лалах баарнд ажиллах хостсоор ажиллах саналыг тавьсан бэ гэхэд бол баарны хүний нөөцийн албаныхан бол одоо Кумамотод ирсэн гэдэг чинь. За энэ Кумамото гэдэг нь бол миний ойлгосноор бол Японы нэг тийм жоохон хөдөө газар юм шиг үлээ.
За тэгээ анх хостсоор ажиллах шийдвэрээ гаргахад танд ер нь яг юу түлхэц болж тий. За ер нь одоо ингэ шийдэд энэ ажилд орсон бэ гэдээ асуусан. За би Кумамотогийн хөдөө амьдардаг байсан. Тэнд бол би Кумамотод байхдаа караокед ажилладаг байсан. Тэр үед найз маань надад одоо хостсын ажлыг ингэ санал болгоод хостсоор ажиллах юм бол айгүй өндөр цалин авд юм байна. Ингээд энд бас ингээд юм одоо ажил шалгаруулах одоо үйл явц болж байгаа юм байна гэд хэлсэн. Тэгээд би бол одоо хостсоор ажиллахаар шийдсэн. За асуулт. Гэхдээ хостес хийх нь маш өндөр цалинтай ч гэсэн одоо тийм тааламжтай ажилд тооцогддоггүй шүү дээ. Тэгэд таны эцэг эх чинь таныг одоо ийм ажил хийж байгаа дэрн санаа зовдгоо. Тэд танд муу эрхтэй хүнээс болгоомжлоорой гэд загтгөө гэд асууж байна. За Куруми хариулахдаа бол тийм ээ. Эцэг эх маань үргэлж одоо надад хэлж сануулдаг. Би өмнө нь нэг удаа ингээд эрэгтэй хүнд луйвардуулж байсан гэтгсэн. За тийм үү, үйлчлүүлэгчтэй луйвардуулсан уу? Энэ талаараа та тодруулаач гэж. За Куруми бол энэ талаараа ярихдаа миний үйлчлүүлэгч надад нэг удаа $1900 хөрөнгө оруулалт одоо Куруми чи надад ингээ хийчихээ. Тэгэх юм бол би чинээ $1900 тийм ээ $3800 болгоо буцаагаад өгчөө гэд Курумигийн үйлчлүүлэгч нэг удаа хэлсэн гинэ. Тэгсэн чинь Куруми тэр үйлчлэгчтэй итгээд $1900 өгсөн юм байна. Тэгээ тэр хүн маань одоо мөнгөний мань аваа шууд зүгтаад алга болцсон. Тэр үед би ингээ коллежид сурдаг одоо байсан. Тэгээ тухайн үед бол нөгөө хүний хэлсэн үг ингээ шууд итгэлтэй. Вау, би өөртөө $1900 өгөө $3800 та болчих нь шүү дээ гэд айгүй их баярлаад итгээд мөнгө өгцөө ингээ тэгж байна. За асуулт. За тэр үед та одоо коллежид сурдаг байсан гэхээр гинэн оюутан байсан байжээ. Тэгээд одоо ийм одоо луйвардулсан байх нэ гэдэг чинь тийм ээ. Тэгж байна. За хостсууд ер нь сарда хэдийг олдог вэ? Ер нь бол яг та яг сард ер нь хэдэн доллар олдог вэ гэд асууж байна. За ер нь бол энд бол йенээр ярьдаг юм байл. Ерөөсөө та доллараар Америк доллараар бол цалин мөнгө ярьдсан байлээ. За Куруми бол сарда $46000 бол олдог гэж байна. За тэгэхэд бол дунджаар $46000 гэсэн үг үү гэд асуугаа. Тийм ээ, дунджаар $46000 би сартаа олдог. За тэгвэл та нэг өдөрт тийм ээ хэдэн долларын одоо цалин олдог вэ гэхэд багадаа би нэг өдөрт $930 олдгоо гэж байна. Хөөх нэг л өдөрт үү? Та бүр ганцхан өдөр ажиллаад $930 олдог гэж байгаа сэтгүүлч байна айгу. Тийм excited те амар хөөрсөн одоо байдлаар асууж байгаа байхгүй. За эн чинь маш өндөр цалин шүү дээ те. За $930 за $1000 гэж бодъё л доо. Тэгэхэд чи одоо доллар чинь 3300 хэдтэй байна. 50 60 70-тай байна уу. Тэгэхэд чи одоо манай Монгол мөнгөөр бол одоо өдөрт бараг 3 сая орчим төгрөг олчихно гэдэг чинь энэ бол ерөөсөө маш асар хэмжээний мөнгө одоо цалинтай ажил байна л да. За тэгээд бол хөөх үнэхээр итгэмээргүй юм аа тийм ээ гэд сэтгүүлч маань асуугаад айгүй баярлаад хөөх гэж тэгсэн. За тэгээд та тэгвэл одоо хамгийн ихтэй сарда хэдэн доллар олж исэн бэ гэж Курумигаас асуусан чи Куруми бол тэгж би $74000 бол сартаа олж байсан. За бүр нэг удаа бол би маш их хичээж ажиллаа. Сард бүр $100,000 хүртэл олж исэн удаатай шүү. Тэгээд миний одоо маш их мөнгө төлдөг үйлчлүүлэгч маань одоо над дээр ингээд ирдэг. Одоо наддаар үйлчлүүлэхэд тэр нь надад маш их таалагддаг. Тэд одоо баарнд одоо үйлчлүүлэгч маань хэдий чинээ их мөнгө зарцуулж одоо уун, үнэтэй, дарс, арх, шампансаг тэ аавна. Төдий чинээ миний цалин одоо нэмэгддэг гэсэн юм баарны одоо дүрэн байдгаа. Тэгээд би одоо өөрийнхөө яг ингээ бүх үйлчлүүлэгчдийн төрсөн өдрийг бол ингээ мэддэг, тэмдэглээд авцсан байдаг. Тэгэд тэдрийг харж агаад яг төрсөн өдрөөр нь бүх үйлчлүүлэгчтэй бэлэг өгдөгөө гэдэг чинь. За сэтгүүлч бол амар сонирхол нь татсан. За ингэж асууж байгаа. Чамд Куруми номер 1 хост юм чинь маш их үйлчлүүлэгч байдаг гэхэд нэр бүрийдсэн ч бэлэн байна гэд хэлсэн. За тэгсэн чинь бол Куруми айгүй инээгээд тийм ээ би бүр ингээд тоогоо алдсан гэж тэгж байна. Одоо үйлчлүүлэгч нь маш олон учраас ингээд урьдчлаад бүр ингээд Курумитэй одоо тэр баарнд уулзахаар ингээд захиалга өгдөг гинэ. Тэг ингээд би яг нөгөө календар утасныхаа одоо нөгөө тэмдэглэл дээр ингээд бичсэн байдаг. Тэгээд яг хэд өдөр бол за өнөөдөр тэр үйлчлүүлэгч ирэх юм байна. За маргааш би тэр үйлчлүүлэгчтэй за тавтахад тэрнтэй уулзах юм байна гэд бүр ингээд бичээд календар дээр бүр хэзээний тов гарсан байдгаа гэдэг чинь. За ингээд бол маш олон үйлчлүүлэгчтэй ингээд ийм маш өндөр цалин авдаг ийм хост эмэгтэй байна. За
Би Кумаматод ингээд караокед ажилладаг байсан гинэ энэ Куруми яг нөө хөдөө нутагта. За тэгэхэд бол миний цалингийн 40% ингээд тэр караоке суудгаад авчдаг байсан учраас би яг тухайн үед бол тийм ч одоо өндөр цалин авч одоо байгаагүй. Тэгээд харин одоо энэ тийм ээ энэ лалах баарндаа ажиллаад одоо маш үнэхээр сэтгэл ханамжтай байгаа. Мөнгийг бол одоо маш сайн олж чаддгаа гэж. За сэтгүүлч бол айгүй амар асуулт асуусан шуудгаа. За ер нь Куруми уучлаарай. Би ер нь шууд шулуухан асуучаа. Таны ажилд одоо өөрийнхөө үйлчлүүлэгчтэйгээ секс их тохиолдол ер нь танд байдгаа гэд асуусан. За тэгсэн чинь хэрэв одоо үйлчлүүлэгч маань ингээ надтай сэтгэнээд би ч гэсэн өөрөө ингээ үйлчлүүлэгчтэйгээ одоо тийм дотн харилцаанд орохыг хүсээд би өөрөө хүсээд бид хоёр одоо нэг нэгэндээ ингээ таалагдах юм бол одоо тийм дотны харилцаанд бол орж болдгоо. Тэгээ энэ тохиолдолд бол би бол хизээч үйлчлүүлэгчээсээ одоо секс хийсэн төлбөр бол одоо авч байгаагүй гинэ. За ер нь хичнээн үйлчлүүлэгч тантай дотны харилцаанд орохыг өмнө нь ер нь хүсэж байсан бэ гэд асууж байна. Хэрвээ би үйлчлүүлэгчтэй таалагдаад за тэгээд тэдэнтэй ингээд дотн яриа өрнүүлээд одоо ингээд хоорондоо таалагдах нь шүү дээ тий. Тэгэх юм бол бараг л одоо бүхэл миний одоо үйлчлүүлэгч маань ингээд надтай бол дотн харьцаанд орохыг шууд хүсдэг гэж тэгж байна. Тэгээ тийм үү гэд айгүй сэтгүүлч инээсэн. Тэгсэн чинь тийм ээ Куруми хариулахдаа тийм ээ ер нь ирчүүд л болсон хойно ерөөдөө л бараг бүгд л одоо тийм хүсдэгэ гэдэг чинь. За танаа лалах баар бол үнэхээр нүсэр том баар юм а гэж хэлж байна. За энэ лалах баар нь бол миний ойлгосноор бол одоо маш олон давхар юм бэлээ. За давхар бүрдээ одоо ингээд том одоо нэг буудлангуй тавьсан. За тэн дээр бол нэг 10-аас 20 хүн суух боломжтой. Тэгээд маш олон давхар тийм том баар юм бэлээ. За тэгээд энэ баарныхаа талаар ер нь одоо ерөөхдөө товчхон танилцуулаач гэж хэлж байна. Лалах баар одоо хичнээн хүний судалтай байна гинэ. За тэгэхэд одоо нэг энэ хоёр маань 4 давхарт яваад байгаа хгүй энэ баарны. За тэгэхэд энэ 4 давхарт гэхэд одоо 20 юутай хүмүүс суудаг хэсэгтэй гэж. За тэр нь болохоор юм том буудан тавьсан хэсгүүд байлээ. За тэр буудан дээр бол бараг 10 20 30 хүн багтгаар тийм том. Тэгээд 4 VIP өрөөтэй. Зарим одоо тэр хүмүүс суудаг буудантай хэсэг дээр бол одоо караокетэй. Тэгээд ингээ хөшиг татцсан. Тэгээд дотор заслан бас үнэхээр гоё л байсан л та. 4 жилийн өмнөх одоо засал гэхэд. Тэгээд ингээд хөшиг татаа тусгаарчдаг караокетэй. Тэгээд караокены одоо тийм дэлгэц мэлгэцтэй гэж танилцуулж байна. За сэтгүүлч бол Курумигаас үсэн. За одоо ингээд хоёулаа одоо таны тийм хувцалах өрөөгөөр зочлё. Та ингээд намайг ингээд дагуулад явах уу гэж байна. За Куруми бол тэглгүй яах вэ? Миний хувц сольдог тийм мейкап хийдэг, үсийн хандлагдаг өрөө бол яг одоо энэ лалах баарны 4 давхарт байдаг. За ингээд хоёулаа манай өрөөгөөр орцгоё гэж сэтгүүлчийг дагуулад ингээд энэ хоёр явж байгаа. За ингээд Курумигийн нөгөө мейкап хийдэг нөгөө өрөөрөө хувцалах өрөөрөө явж их хоорондоо сэтгүүлч хэлж ийн л да. Хөөх яг ингээд компьютерийн видео тоглоом дотор орцсон юм шиг юм төөрчмөр газар юм а хаасайгүй ингээ өрөө хөшиг те надад яг тийм мэдрэмж төрж байна гэд хэлсэн. За ингээд энэ хоёр маань болохоор Курумигийн одоо хувцсал хүрээнд орсон байгаа. За энэ өрөөнд бол ороход бас тийм ч том байгаагүй. Ер нь мейкап хийдэг хэсэгтэй, за өсчний хэсэгтэй. За ингээд 10 орчим одоо хост үзэн юм хувцсны шүүгөөтэй юм бэлээ. За тэр нь ерөөхдөө одоо нэг ажилчдын хувцсны шүүгөө идэв штэ. За нэг тиймэрхүү дүү тийм өрөө байсан. За ингээд номер 1 хостес Куруми маань өөрийнхөө одоо ажиллаа хийхдээ өмсдөг одоо хувцсныхын шүүгээгээ сэтгүүлчэд ингээд дэлгээд харуулсан байгаа. За ингээд шүүгэгийг харсан чинь мэдээж бол айгүй үнэтэй брендийн айгүй тансаг хувцас шүүгээгээр ингээд дүр үлгцэн байсан. Тэгээд сэтгүүлч бол асууж байгаамаа Куруми та өнөөдөр ямар дайшинс одоо өнөөрөө ингээд баарангоход тийм ээ өмсөх гэж байна вэ гэдгсэн чинь үндэ бол яг юу өмсгөө шийдээгүй байна гэж байна. За тэгээд сэтгүүлч болохоор Курумигийн тэр шүүгээн дэх хувцсуудыг харснаа тэр улаан дайшинс их гоё харагдаад байна. Энэ улаан дайшинсыг та өнөөдөр өмсвөл ямар вэ гэд Курумигаас асуусан. Тэгсэн чинь би таргалцсан болохоор энэ улаан таашин зургийг таарахгүй хаа. Би энэ одоо таашин цагийг удаан өмсөөгүй байна гэдгсэн. Тэгсэн чинь сэтгүүлч тийм үү одоо Куруми таныг харахад бол та бүр XS size-ийн хувц өмсдөг юм шиг харагдаж байна. Та их туранхаа харагдаж байна шүү дээ. Одоо яагаад энэ таашин танд одоо тийм ээ ингээд таарахгүй багтана гэж асуусан. За тэгсэн чинь
Гүрм бол үгүй би одоо тийм турхаа биш одоо би бол яг одоогоор бол яг M size-ийн хувцас өмсдгөө гэдэг чинь. Тэгээ нэрээ юу ийм турхаа байж үнэхээр M size өмсдөг гэж юу гэдгсэн чинь ер нь бол одоо Японы тийм ээ энэ Ропpongi дүүргийн охтууд одоо бүх хостсууд бол ер нь маш туранхай байдгаа. Ер нь бол одоо би энэ хостууд дундаа бол ер нь жоохон таргандаа орох гээд байгаа шүү гэдэг ингээ инээж байна. За ингээд гүрм юм байна нөгөө сэтгүүлч юм сонгосон айгуу гой нөгөө улаан даашин зан өмсөөд айгуу гой тийм шигтгэтэй өсгийтэй готлаа өмсөөд гарч ирсэн. За тэгээд ингээд энэ лалах баарны одоо тэр хостсуудын мейкапыг хийдэг одоо хүмүүс үйд юм байна. За тэгээд гоёлын одоо өсний засалтыг орой болгон хийж өгдөг тийм мэрэгжлийн өсч ажилт юм бэлээ. Ингээд гүрми одоо даашин зан өмсөөд готлаа өмсөөд бэлэн болоод үсэн язлуулахар суусан. За тэгээд мөн мейкап хийлгсэн баг. За гүрми одоо барагцаагаар та ингээд ажилдаа бэлэн болоход тийм ээ үсэн янзлуулаад нүур будалтай гээд хувц сумнараас солиход хэдийн хугацаа зарцуулдаг вэ гэж сэтгүүлч асууж байна. За тэгэхэд бол нийтдээ бол ер нь одоо 2 цаг болдгоо. За хостсоор ажиллахын тулд гоо үзэсгэлэнтэй царайлаг байх нь ер нь чухал уу гэд асууж байна. Тэгэхээр тийм ээ гүрми хариулахдаа тийм ээ үйлчлүүлэгч бол шууд л ерөөсөө таны царайг л хардаг гинэ. За хамгийн чухал юм бол ерөөсөө л царай. Хэдий чинээ хөөхөн байна, үйлчлүүлэгч бол төдий чинээ их мөнгийг бол тэр тухайн хостс бол төлдгөө. Хэрвээ хостсоор ажиллаж байгаа охтууд бол ингээ бие гаргуунд нь хаяад те зүс царайгаа анхаарахгүй бол мэдээж үйлчлүүлэгчд бол тоогдохгүй шүү дээ. Тийм учраас гоо сайхандаа анхаарч би бол ингээд гоо сайхны салонноор ордог. За тэгээс сардаа нэг удаа хумсаа янзлуулдаг гэдэг чинь. За асуулт хөөхөн байхын хамгийн чухал хэсэг нь юу вэ? За ер нь юу н одоо үйлчлүүлэгч хөөхөн байх нь илүү үйлчлүүлэгчийг татдаг вэ гэсэн санаа байна л да. Одоо гоё биш ч юм уу, гоё зүс царай ч юм уу одоо юу байх юм те одоо том хөвтөөч гэдэг юм ингээд янз бүр байдаг штэ гоё урт үстэй ч гэдэг юм уу. За тэгсэн чинь бол гүрэм энд хариулахдаа үйлчлүүлэгчд хостсуудыг ерөөсөө шууд царайг нь л бол хардаг. Тийм учраас одоо царайлаг хөөхөн байх нь хамгийн чухлаа. Ер нь бол за бусад юм нэг тийм одоо ерөөхдөө биш хамгийн одоо 100% ер нь чухал юм бол ерөөсөө царай хардгаа. Одоо хостуудын бол царайг л харж ирэн тэгээ сонгодог гэдэг чинь. За бас царай муутай хостсууд байдаг гинэ. Одоо хостс охтууд. За тэгээд үйлчлүүлэгч нар одоо хизээж одоо тийм царай муутай хостыг сонгож ингээ хамт суудаггүй. Тэгээ бас тэдэнтэй ерөөс ямар ч үг дуурдаггүй гэдэг чинь. За сэтгүүлч лавлаад нэрээ тийм гэж юу гэд асуусан чинь яг тэгдэг яг л тийм болдог гэдэг чинь. За одоо өндөр зэрэглийн хостс болохын тулд гоо сайхны мис засал хийлэгдэг ер нь хостсууд байдаг уу гэд асуусан. За тийм ээ байлгүй яах вэ? Би ч бас ингээ гоо сайхны мис засал одоо бүтэн царайгаа ер нь бол өөрчлөхийг хүсэж байна, хийлгэхийг хүсэж байна. За ялангуяа бол би өөрийнхөө хамрыг ингээ барууны хүмүүс шиг тийм ээ одоо шарууд шиг юм гоё юм өндөр хамартай болохыг хүсэж байна гэд хэлсэн. За тэгсэн чинь сэтгүүлч маань инээгээд одоо тийм ээ Куруми таны хамар чинь яг л юм барууны одоо хүмүүсийн шиг л харагдаж байна шүү дээ. Энийг дахиад засна гэж юу гэд хэлсэн. Тэгсэн чинь тийм ээ гэд инээж ид. За ер нь бол миний анзаарснаар бол энэ Куруми гэдэг байгаа энэ номер 1 хоос эмэгтэй бол ер нь их тийм даруухан, дүлгөөхөн одоо тийм эмэгтэй шиг санагдсан. За ингээд өсчнлөө нь бол сэтгүүлч анхаарлаа хандуулаад эхэлж байна. Яа тэгэхээр яг энэ ярилцлага явж байгаа үед одоо энэ лалах баарны өсчин одоо энэ Курумигийн үсийг ингээд гоёлын цастыг янзлаад байгаа байхгүй амар мэрэгжлийн айгүй хурдан тэгээ айгүй гоё янзалт юм бэлээ. Тэгээ таны одоо үс засалч их чадварлаг юм аа гэд асууж байна гэсэн чинь тийм ээ гоёлын засалтыг их чадварлаг их хурдан хийдгээ гэж байна. За ингээд сэтгүүлч маань одоо Курумигийн үсийг янзалж байгаа энэ мэрэгжлийн өсчингээс асуулт асуусан байна. За өсчингээс асуусан асуулт. Та өмнө нь олон газарт одоо өсчингээр ингээд ажиллаж байсан уу гэдэг чинь. Тийм ээ маш олон газар ажиллаж байсан. Гэхдээ бол лалах бааранд ажиллах нь бол надад бол илүү дээр байгаа. Миний ажил бол одоо энэ лалах бааранд ажилладаг үндсэн үүрэг маань хошт согтын үсийг илүү даруухан тэгээ гоё тийм дэгжин харагдуулах одоо гоёлын засалтуудыг би бол ер нь хийдгээ гэж одоо өсчин ихч маань ингээд хариулаад ерөөдөө ингээд ярианд дууссан. За Куруми та анханасаа номер 1 хостс байгаагүй шүү дээ. Тийм ээ юм угаасаа л шууд номер 1 болчихгүй шүү дээ. Цаг хугацаа шаардна, хүчин чармаал шаардна. Тэгээ өмнөх амьдралдаа одоо амьдралаа ямар байсан үеийг та яриач ер нь анх хостс одоо болох одоо тий ямар замыг туулсан бэ? Тэрийг яриач гэдэг чинь. За тэгэхэд бол Куруми ярихдаа
Би хөдөөнөөс Роппонгид одоо энэ Японы Роппонгийн дүүрэгт нүүж ирэхэд бол надад Токиод ямар ч үйлчлүүлэгч байгаагүй, муу ямар ч найз байгаагүй. Тэр үед би ингээд гэртээ тийм ээ айгүйх уйлдаг байсан гэж ганцаараа. Тэгээд яг одоо хэдэн жилийн өмнө яг та иймэрхүү хэцүү байдалтай байсан бэ гэдгсэн чинь 3 жилийн өмнө гэж тэгж байна. Тэгээд лаалах баар нь ингээд ажилдаа ороод одоо үйлчлүүлэгчтэй болоод ингээд хэвээ ажиллах хүртэл бол надад бүр 3 сар шаардсан ингээд тэгжээд тэгээд маш хэцүү, маш хүнд байсан. Одоо ажиллаж бүтэхгүй найз нөхөж байх болго айгүйх уйлдаг байсан гинэ. За тэгээд та энэ одоо хэцүү нөхцөл байдлаа яаж даван туулсан бэ гэдээ асууж байна. За би бол ерөөсө гадаад төрхөндөө маш их анхаарч, маш их хичээж ажилласан. Хэрвээ би хичээж чадахгүй бол хөдөөрөөгөө буцах байсан учраас би өөртөө тийм ээ яаж би одоо Японы Роппонгийн дүүрэгт тийм ээ хостоор ажиллах гад ингээд чадахгүй гологдоод буццсан гэж би нутгийнхандаа одоо хэлэх юм бэ. Тэгээд ер нь би өөртөө хэлсэн. Надад бол одоо хичээхээс өөр арга зам байхгүй. Би одоо хичээгээд тийм ээ ингээд айгу гоё хостс болоо царай төрх би хандаа анхаарад ингээд үйлчлүүлэгчтэй болж чаднаа гэд хичээсэн гинэ. За танаа эцэг их болон найзууд чинь анх таныг ингээд Токио руу яваад ингээд хостсын ажил хийн гэхэд яаж хүлээж авсан бэ гэд асууж байна. Манай ээж намайг анх явах үед ингээ гаргаж өгөх үедээ уйлж байсан. За найзууд болон үйлчлүүлэгч нар бол одоо Токиод очиж ажиллана гэхэд бол одоо чи чадах болоо да. Токиогийн Роппонгид ажиллана гэдэг бол одоо чам шиг хөдөөний охины одоо хийх зүйлч биш шүү дээ. Тийм ээ чиний бараг зандаа хүрх юм уу гэсэн утгатай зүйлийг хэлж байсан. Мөн манай тосхны хүмүүс ч гэсэн намайг одоо яа тийм хостсын одоо ажил хийж байгаа талаар аягүй тийм ховж жоон тийм ээ таагүй зүйлийг бол ярьдаг. Гисэн ч би эцэг ихээ одоо сайхан амьдруулахыг хүсэж байна. Мөн одоо эцэг хийгээ би одоо сайхан аялалд явуулдаг баймаар байна. Одоо тийм ээ мөнгө их болж одоо ээж аавгаа одоо тийм ээ сайхан амьдруулж одоо юу хүснэ одоо авч өгдөг ч юм уу ийм байхыг би хүсэж байна гэж. За асуулт. Ингэснээс нэрээ Куруми та найз залуутай юу гэж тэгжээ. За гэсэн чинь найз залуу байхгүй. За найз залуутай болохыг хүсэхгүй байх уу? Эсвэл одоо ажлын одоо шаардлагаас болоод та найз залуугүй мүү гэд тодруулсан. За ер нь бол айл шалтгаанаас нь болж гин гэж хэлж болно. Гэхдээ үннийг хэлэхэд хинч одоо надтай ингээд одоо үйлчлүүлэгчд нь те Курумигийн үйлчлүүлэгч нь одоо чин сэтгэлээсээ үерххийг одоо миний найз охин болооч гэд ингээд үерххээр ингээд гадуур болзоон дагуулж явчих юм уу тийм саналыг бол хизээч хэлж байгаагүй. За үйлчлүүлэгчтэйгээ ингээд дотны харьцаанд ордог ч юм уу гадуур ингээд болзоод явдаг ч гэсэн дандаа зүгээр тийм ажлын журмаар одоо зугаацах журмаар л одоо хүмүүс намайг тэгэж одоо авч гардгаа гэж. Хостсын ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ? Та энэ талаар хэлээч гэж байна. За хамгийн сайхан зүйл нь юу вэ гэхээр одоо миний үйлчлүүлэгч намайг ингээ гадуур болзоон дагуулж гарах нь надад их таалагддаг. Зарим энэ Токиогийн ресторанд хооллохын тулд бүхэл бүтэн 6 сарын өмнөөс ингээ ширээ захиалга хийдэг гэж байна. За маш их одоо дэд зэрэглэлийн ресторан бахал та их үйлчлүүлэгчтэй. За тэгээд магадгүй би энэ хостсын ажлыг бас хийснээрээ өмнө нь одоо хэрвээ энгийн одоо охин байсан бол хизээч уулзаж чадхааргүй хүмүүстэй би бол одоо хостсын ажлыг хийснээрээ уулзаж чадсан гэж боддгоо гэж тэгж байна. Тэгээд жишээ хэлээч та жишээ нь ямар хүмүүстэй одоо уулзсан бэ гэдгсэн чинь алдартай дуучид, за мэрэгжлийн тамирчид гэх мэт үйлчлүүлэгч бол одоо надад байдгаа. За тэр хүмүүс бол одоо Японд юм алдартай хүмүүс учраас одоо хинэн ч надтай тийм хамаагүй илэн далангүй бол байдаггүй. За ер нь жоохон тийм зугаацах маягаар бол харилцдаг гэж. За таны үйлчлүүлэгч танд санал болгож байсан хамгийн хачирхалтай хүсэлт юу вэ гэд асууж байна. За тэгсэн чинь нэг удаа ингэсэн гинэ. Курумигийн нэг үйлчлүүлэгч ингээд Курумитэй танилцсан гинэ. За тэгээд танилцсандаа таатай байна гэж хэлэнгүүтлээ шууд араас нь за би одоо танд $9300 төлөё. Чи надтай одоо тий секс хийх үү гэж шууд асууцсан гинэ. Тэгээд Куруми хэлж л да тэгэд шууд танилцсангуутлаа шууд тэгээ хэлэхэд нь бол үнэндээ бол би одоо их бухимдсан. Би бол энэ их хэмжээний мөнгийг бол амархан олж чадна гэж тэр үйлчлүүлэгчтэй хэлсэн. Хэрвээ тэр үйлчлүүлэгч чинь одоо асуулталтай хэрвээ тэр үйлчлүүлэгч нь танд одоо $9300 биш $9.3 сая санал болгосон бол та түнтэй додон харьцаанд орох байсан уу гэж сэтгүүлч асууж байгаа. Энэ нэр нь айгүй сахилахгүй сэтгүүлж байна. Асуултын бодохоор тэгсэн чинь Куруми энэс нэ тийм ээ $9.3 сая гэх юм бол бодож үзэж болох юм гээд инээж.
За сэтгүүлч хэлэхдээ та үнэхээр одоо шудраг юм аа тий шулуухан ингээ хүнтэй ярьцдаг. За тэгээ Куруми инээгээд тийм ээ 9.3 сая доллар гэвэл би шууд л үнийг хийцгээе гэж тэр үйлчлүүлэгчтэй хэлэх байсан гэд инээж байна. За ингээд лалах баарны менюний хэсгээс одоо ерөнхийдөө товчхон танилцуулсан. За ингээд үйлчлүүлэгч хостс эмэгтэй авах юм бол цагийн $27 бол төлдөг юм байна. Нэг цагийн. За гадуур тухайн хостстой болзоонд одоо явах юм бол цагийн $45 төлдөг гинэ. За ингээд энэ нэвтрүүлэгт бол одоо бас нөгөө нэг одоо номер 1 хост Курумигийн маань одоо нэг одоо үйлчлүүлэгч клиент нь одоо бас энэ нэвтрүүлэгт оролцсон. За ингээд тэр үйлчлүүлэгчтэй энэ Куруми суугаад за энэ сэтгүүлч энэ 3 суугаад ингээд нэг товчхон яриа өрнүүлсэн хэсэг байгаа. За одоо энэ хэсэг рүү ингээд орж байна. За энэ үйлчлүүлэгч маань өөрийгөө ерөөхдөө танилцуулсан. За та лалах бааранд хэр их одоо ирж үйлчлүүлдэг вэ гэдээ асуусан. За одоо Курумигийн одоо тэр үйлчлүүлэгч хэлэхдээ за баг тоогоо алдсан гэж би бодож байна. Маш их олон ирдгээ. Ер нь бол одоо байнга ирдгээ. Ажлаа дуусаад надад ингээд чөлөө цаг гарсан үедээ би шууд л одоо энэ лалах баар руу ирдгээ гэж. Та Курумитэй ойролцоо настай юу? Ер нь их ойролцоо насны юм шиг хоёр харагдчих байна гэдгсэн нөгөө хоёр маань ингээм хамт суудсан байгаа байхгүй. Тэгсэн чинь Курумигийн үйлчлүүлэгч хэлэхдээ би 31 настай. Тэгээ надад Японы одоо Роппонгогийн амьдралын тийм ээ одоо энэ дүүргийн баарны ч юм уу энэ амьдралын хэм маяг их таалагддаг. Мөн ингээд Курумитэй одоо ингээм хамт суугаад уух нь бол надад их таалагддаг. Куруми бол үйлчлүүлэгчтэйгээ яг л ингээд найзтайгаа ярьж байгаа юм шиг юм одоо харилцдаг нь ялангуяа их таалагддаг. Ихэнх хост охтууд бол дандаа худлаад жүжиглдэг гэж тэгжээ. За тэгсэн чинь сэтгүүлч маань тодруулж байна. За хостууд худлаж жүжиглэн гэхээр та яг яадаг вэ? Энэ талаар та хэлээч гэдгсэн. За жишээ нь бол зарим хост охтууд хэлэхдээ нөгөө үйлчлэгч амар ингээл эмхтэн хүн шиг амар гулжинжуулжгаар амар жүжиглээд байгаа байхгүй. Тэгсэн чинь сайн байна уу? Ориглондаар ууцгаа гэх мэтчлээ айгу тийм хост охтууд айгу худлаа хэлбэрддэг гинэ. Тэгээ энэ нь болохоор тэр үйлчлэгчд ер нь жоохон таалагддаггүй гэж байна. За Курумигаас асуусан. За Куруми та өмнө нь үйлчлүүлэгчтэйгээ ингэж одоо тийм ээ худлаа ингэж жүжиглж ирнэ харьцаж байсан удаатай юу гэдгсэн чинь үгүй ээ гэж байна. За Курумигийн үйлчлүүлэгч хэлэхдээ бол Куруми ер нь бол үргэлж яг одоо өөрийнхөө л байдаг да. Ер нь яг тийм жүжиглэлтийн баг зүйлтмөл бол байдаггүй. Тийм учраас Куруми бол номер 1 хост болсон гэж боддгоо гэдэг. За тийм байх нэ санал нэг байна гэд сэтгүүлч хэлээд би өмнө нь сэтгүүлч асууж байгаа шүү. За би өмнө нь сонсож байсан. Японд одоо Champion Tower тий одоо нөгөө ингээд нэг айгүй олон юм хундагнанд ингээд нөгөө шампансаг хийж байгаа. Тэгээд нэг юм пирамид хэлбэрээр ч юм уу нэг өрдөн штэ. За энийг болгоо Champion Tower гэдэг байгаа байхгүй. За ингээд Champion Tower одоо Японы энэ баарнуудад байдаг гэж сонсон. Та хоёр одоо энэ талаар тайлбарлаач. Тэгээ яг юу гэж ойлгох вэ? Одоо манай сонсогчдод хэлээч гэж байна. За Champion Tower гэдэг бол одоо хостсын төрсөн өдөр гих мэтчлэн онцгой тохиолдлуудад зориулагдсан байдгаа. За зарим үйлчлүүлэгч одоо тийм ээ одоо өөрийн сайн хостстой бол одоо би чиний төлөө ийм юм хийж чадсан штэ. Ийм үнэтэй юмыг бол би чам захиалж чадсан штэ гэсэн утгаараа одоо Champion Tower-ыг бас ингэ захиалж одоо сүрийг үзүүлэн ч гэдэм өөрийгөө одоо хэрэг мөнгөтэй тэгээ хосттой ямар их сэтгэл одоо гаргаж байгаа ерөөдөө харуулах үднэс энэ Champion Tower-ыг бол захиалдаг гэдэг чинь. За ингээд энэ Champion Tower одоо хэр үнэтэй байдаг вэ гэдэг чинь. За Куруми хариулахдаа бол би одоо манай энэ баарнд өмнө нь бол нэг үйлчлүүлэгч ингээд Champion Tower захиалж исэн. За тэгээ тэр Champion Tower-ын үнийг бол асуугаад $93,000 үнэтэй байсан гэдэг чинь. За Куруми та өмнө нь одоо үйлчлүүлэгчээсээ ингээд таны үйлчлүүлэгч нараас тэг хин нэгэн танд юм Champion Tower захиалж байсан хүн байдгүй гэсэн. За Куруми бол байгаагүй гэж байна. За Курумигийн нөгөө үйлчлэгч залуу нь бол хэлэхдээ Куруми бол ер нь маш сайн үйлчилдэг надад. Гэвч би өмнө нэг удаа бас ингээд Курумид те жоох ууж муугаад ингээ хай болцсон байсан. Тэгээд ингээ Курумид зориулаа би чам дээр Champion Tower захиалнаа гэд хэлсэн гинэ. За тэгсэн чинь Куруми тэр үед хэрэггүй энэ чинь амар үнэтэй те $93,000 гэд бодлоо. Амар үнэтэй тэг шаардлага байхгүй гэж Куруми хэлжсэн. За тэгээд тэгж сэтгэл одоо гаргасан надад одоо бити ингэж мөнгө өрөө одоо хангалттай гэж хэлсэн. Надад одоо их таалагддаг. Куруми надад одоо ингэ чин сэтгэлээсээ хандсан гэж байна.
За Курми үйлчлүүлэгчтэй хэлэхдээ одоо хэлж байна энэ нөгөө одоо яриад байгаа үйлчлүүлэгчтэй за угаасаа манай энэ үйлчлүүлэгч манай энэ баарнд айгүй өндөр үнэтэй одоо шампансаг зүгээр юм бодол тийм ээ одоо шампансаг авдгаа тэгээ тэр нь хангалттай өндөр үнэтэй байдаг. Тэгээд зөндөө тийм шампансаг уучаад дахиад дээрээс нь 93,000 долларын одоо тийм шампань таавар захиална хэрэггүй шүү дээ. Ийм үрлэгэн байх хэрэггүй гэд хэлж байна. За Курумигийн үйлчлүүлэгч одоо залуу ярихтаа бол тийм ээ Куруми надад их өгөөмөр ханддаг шүү. Тэр надад одоо хит үнэтэй үйлчлэгээ одоо юм баарнаас авах хэрэггүй гээд одоо яг хөөрж мөрцөн үед нь болоо хэрэггүй одоо хангалттай амар үнэтэй юм захиалцсан биш дээ гэд хэлдэг гэж байна. Тэгээ Курумиг бол би сайхан сэтгэлтэй гэж боддгоо. Гэхдээ л би хамгийн сүүлд Куруми дээр зочилж ирэхдээ 3 шил шампансыг захиалсан да гэдэг ч аахгүй. За ер нь энэ эднэрийн одоо яриад тэр шампань гэдэг нь айгүй үнэтэй юм байлээ. За нэг шампань дарсан нь одоо юу гэдгийг $16,000 ч юм уу $30,000 ч юм уу ийм үнэтэй байд юм байлээ шүү. За тийм учраас одоо 3 шил шампань захиална гэдэг бол одоо маш их мөнгийг энэ үйлчлүүлэгч баарнд одоо төлсөн гаргасан гэсэн үг юм байна. За тийм ч учраас Куруми номер 1 хостс гэж боддгоо гэд үйлчлүүлэгч нь хэлж байна. За ингээд энэ гурван байна айгүй гоё юм яриад хөгжилдөө бас энэ үйлчлүүлэгч нэрээд бас ингээд нөгөө мөстэй ингээд шампансаг энэ төр захиалцсан байсан. Тэгээд нөгөө гуравч ингээд Куруми болохоор айгүй гоё ингээд аяглаад мөс төсөө хийгээд айгүй гоё үйлчлэлт юм билэ. Тэгээ ингээд гурван байна одоо ориглон дарс одоо шампансаг тулгаж уугаад тэгээд яриагаа цааш үргэлжлүүлсэн баг. За ингээд бол Курумигийн үйлчлүүлэгч бол одоо дахиж гараагүй. За асуулт асууж гэн сэтгүүлч. За Куруми та үйлчлүүлэгчдээс тийм ээ өмнө нь авч исэн хамгийн үнэтэй бэлэг юу байсан бэ гэд хэлж байна. За хамгийн үнэтэй бэлэг гэвэл $20,000 хүзүүний одоо тийм зүйлт бэлгэнд авч исэн. Хөөх их үнэтэй юм байна. Ямар брэндийнх байсан бэ гэд хэлж байна. За тэгсэн чинь Harry Winston гэдэг брэнд байсан гинэ. За өнөөдөр энэ зүйлтэй одоо Куруми та зүүцсэн байгаа юу гэсэн чинь Куруми өөрөө аюух аксиор зүүцсэн байсан л та. За тэгсэн чинь үгүй үндэ би үнтэй одоо тийм аксиоруудаа зүүгээд нэг тийм гайхуулаад байхыг нэг хүсдэггүй гэдэг чинь. За тэгсэн чинь сэтгүүлч гэхдээ л одоо таны өнөөдрийн юм зүүцсэн байгаа тийм ээ аксиорууд чинь бас л үнтэй л брендийнх харагдаж шүү дээ гэдгсэн чинь Куруми бол инээж байна. За асуулт. За үйлчлүүлэгч чинь одоо танд үнэхээр хандраад тийм ээ ингээ секс санал болгоод байх үед та яг ийм нөхцөл байдлаас яаж өөрийгөө авч гардаг вэ гэж байна. За тэгээ Куруми бол үйлчлүүлэгчтэй тэгж хэлдэг гинэ. Өнөөдөр биш гэж хэлдэг гинэ. За хэрвээ чи өөрөө хүсвэл үйлчлүүлэгчтэйгээ дотн харилцаанд орж болдгоо гэж Куруми тийм ээ та одоо ингэ хэлсэн. За тэгээ энэ баарны одоо дүрм дэр нь хашилтгүй одоо үйлчлүүлэгчтэй гадуур болзоод яваад ах нэр баарны дүрм одоо зөвшөөрдгүү гэж байна. Тэгэхээр чи үгээ бол харшилдаггүй. Ер нь бол одоо тухайн хостсын тийм ээ өөрийн сонголт байдаг. Одоо үйлчлүүлэгчтэйгээр нь яа нуу гадуур дотор уулсноо тэр бол ер нь хамаагүй байдгаа гэдэг чинь. За асуулт хэрвээ цаг хугацааг буцаавал яг одоо хостсын ажлаа ер нь та хийсээр байх уу эсвэл энэ ажлыг ер нь сонгох байсан уу гэд асууж байна. За Куруми бол одоо шууд л тийм ээ би угаасаа хостсын ажлаа сонгоно. Хостсууд бол Куруми ярьж л да. За хүмүүс ингээд хостсуудыг бол айгүй их мөнгө олдог, айгүй амархан мөнгө олдгоо гэдэг ингээд боддгоо. За гэвч бол бид бол үнэхээр одоо хичээж хөдөлмөрлөж ажилладаг. За ингээл би махад одоо анхаарахтаа тэгээ өдөр болгон алкогол хэрэглэх тийм ээ. Ингээл бас янз бүрийн үйлчлүүлэгч таарна. Тэгэхэд бол бид бол маш их хичээдгээ. Тэр мөнгийг бол бас нэг тэгэж нэг амархан ийм их хэмжээний мөнгийг бол бид олоод байдаггүй. За тэгээд мөн зарим одоо залуу хостс охтууд бол одоо Куруми чи 28-тай гэсэн шүү дээ. За тэгэхээр одоо залуу хостсууд их байд юм байна л та. За зарим залуу хостс охтууд бол одоо миний үйлчлүүлэгчийг одоо ингээд булаах гад ингээд бас ингээд татгадж нийтрээ гэдэг гинэ. За тэгсэн чинь сэтгүүлч асууж л байна л да. Та энэ үйлдлийн нэр нь тоодоггүй юу? Ер нь яаж ханддаг вэ? Тэд нарт тэгээд хэлж байна. Тэгсэн чинь Куруми бол өөртөө амар ихтгэлтэй те. Би бодохдоо одоо тэр залуу хостс охтуудыг шаал тийм цаг үрсэн юм хийж байх юм аа л гэж боддгоо гэтгэж байна. За зарим үед болохоор хүмүүс одоо надаас номер 1 хостс байх нь үнэхээр үн цэнтэй байдгүй. Чист мундаг юм аа. Бүр ийм олон одоо хостсууд дундаас бүр номер 1 хостс гэл ингээд аюух асуудаг гинэ. Тэгэхэд бол үнэндээ бол ямар ч үн цэн байхгүй штэ гэд Куруми хариулсан. За ингээд энэ хоёр маань ярилцлага ингээд өндөрлсөн. За сэтгүүлч маань Куруми тань ингээд ярилцлага өгсөнд маш их баярлалаа гэсэн Куруми бол одоо зүгээрээ гэдгсэн. За энэ
Видеог нь би бол одоо яг энэ өнөөдрийн дугаартаа оруулж болохгүй байна. Яагаад гэвэл одоо би энэ орчуулсан видеог эн чинь бас нэг YouTube нэг өөр сувг л байгаа байхгүй гадаа тий. Энэ видеог би шууд одоо энэ илүү уруу YouTube сувгадаа шууд ингээд копидод ингээд оруулчихлаар YouTube-ээс ерөөс сануулга ирдэм байлээ. За одоо оюуны өмчөд халтсан гэсэн утгатай сануулга иржсэн. За та одоо ингээд бусдын одоо юу зөвшөөрлгүйгээр ингээд татаж хэрэгэлсэн байна гэж байгаа учраас би бол одоо яг өнөөдрийн видеог бол оруулж одоо боломж алга байна. За үүгээр бас уучлал хүсье. Гэхдээ бол одоо чадах ятгаараа энэ Куромигийн зургийг за тэгээд хэрвээ Лалах баарныхан одоо зураг болтох юм бол тэр зургийг бас оруулж өнөөдрийн видеонд оруулна гэж бодож байна. За ингээд та бүхэн таалагдсан бол та илүү уруу сувг дээр subscribe дараарай, лайк дараарай гэж хүсье. За ингээд дараагийн дугаар хүртэл баяр таа.